Илья Васильевич Балденов бол цэрэг дайны нэрсэтгэлтэн эр зориг баатарлаг үйлсийн бодит жишээ болсон нэгэн. Түүний удирдлагадор эх орны дайны Кавказын фронтын шийдвэрлэх мөч өрнөж, зөвлөлтийн цэргүүд сөрөг давталгаанд орон фашистийн эзлэн түрэмгийлсэн нутгуудаа чөлөөлж эхэлжээ. Очень символично. Дэлхийн 2 дугаар дайнд дууссан 80 жилийн ойд Баатар генерал Зөвлөлтийн Баатар Цолтон Балденовт зориулсан хөшөөг нээж буй нь бэлэг тэмдэгтэй үйл явдал юм а. Тэр бол Бурятийн ард түмнээс түрэн гарсан анхны генерал цол хүртсэн эрдэмт жанжин байлаа. 1943 онд Илья Балденов 109-р гвардийн явган цэргийн дивизийг удирдах болжээ. Тэрээр Одесса, Румын, Югослав, Унгар, Чехословакийн чөлөөлөх тулаанд оролцсон байна. Генерал Балденовын баатарлаг үйлс үрд бидний ойдоонд үлднэ. Тэр бол бидэнд инх тайван эрх чөлөөг авчирсан хүмүүсийн нэг. Тэдний дурсгалыг хүндэтгэн үеэс үед уламжлуулж түүхийн сургамжийг мартах ёсгүй. Илья Балденовын хөшөөг баримлч Матвей Макушка, Алексей Чебаненко наруулсан бөгөөд түүний цээж баримл Орешковыгийн цэцэрлэгт хүрээлэн чимж байна. Памятник. Хөшөө бол хөшөө. Харин тэр хөшөөнд хүмүүс ирж, хүүхдүүд ирж, түүний жишээн дээр бид эх орончдыг хүмүүжүүлж байж л жинхэнэ үн цэнтэй болно. Бүх хүмүүсийг түүний дурсгалыг хүндэтгэж, хүүхдүүдэд түүхийг нь ярьж, сурагч оюутнуудаа дагуулж ирж, эх орныхоо түүхээр бахархахыг уриалж байна. Хөшөөний нээлтийн ёслолд Илья Балденовын төрөл төрөсөд Москва хотоос хүрэлцэн иржээ. Мне очень приятно, что Бурят улс баатруудаа санаж дурсгалыг нь хүндэтгдэгт би үнэхээр талархаж байна. Баатруудаа мартдаг, тэдэнд хүндэтгэл үзүүлдэггүй улс оронд ирээдүй гэж үгүй гэдгийг хэлмээр байна. Балденовыг Улаан уд хотод нутаглуулсан бөгөөд түүний нэрээр нэрлсэн гудамж өнөөдөр хотын нэгэн хэсгийг чимж байна. Улаан өндөгний баяр бол бидний хамгийн гол баяр. Бид бүгд Христийн ариун амьлалтад баярлаж байна. Учир нь эзэн маань өхлийг ялж муу мухайг дийлэн бидэнд мөнхийн амийг хайрласан. Соборын гудамжинд улаан өндөгний баярыг баяртай, өнгөлөг, урам зориг, дүүрэн урамсгалтайгаар тэмдэглэлээ. Хөтөлбөрт зөвхөн тоглолт төдийгүй тоглоом наадам, урлагийн сургалт, үзэсгэлэн зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа багтжээ. Улаан удахтад улаан өндөгний баярыг жил бүр уламжлал болгон соборын гудамжинд тэмдэглэдэг болжээ. Учир нь энд үнэ алдартны Одигитриевийн сүм оршдог. Өнөөдөр энд хотын иргэдэд зориулсан баярын наадам зохион байгуулагдаж байна. Энд ирсэн хүн бүр баярын уур амьсгалд бүрэн автаж сэтгэл ханамжтай үлдсэн байна. Соборын гудамж дахь нэгэн ардын тоглоом бол дээс юм. Дээд амжилт 30 удаа юм байна. Би эвдэх гэж үзнэ. Харамсалтай нь 10 хүрлээ. Сая нэгэн сайхан дуу өгшгэллээ. Орос бүрээд хүмүүс хамтдуулж байна. Сэтгэл хөдлөмөр шүү. Хүмүүс нэг агуулган дор нэгдэж байна. Улаан өндөгний баяр бол Христийн хамгийн чухал баяр. Учир нь энэ бол бид бүгдийн итгэл найдвар, Бурхны хүн төрлөختөнд хандсан хайр инэрлийн хамгийн тод илэрхийлэл юм. Цугласан олонд Бурятийн митрополит Йосиф Хандан үг хэлжээ. Улаан өндөгний баяр надад үнэхээр таалагддаг. Учир нь энэ бол ариун ням гариг. Энэ бол күлиж будсан өндөг мөн бидний хувьд чухал наадам юм а. Улаан уд хотын соёлын хэлтэс болон Бурятийн митрополийн хамтран ажиллаж зохион байгуулжээ. Өнөөдөр энд зөвхөн хүүхдийн урлагийн сургуулийн сурагчид, хотын уран бүтээлчдэр зогсохгүй, манай хот болон Бурятийн сүмийн ням гаригийн сургуулиуд ч оролцож байна. Мөн Сретенскийн хийд зэрэг сум хийдүүд ч оролцож байна. Энд хотын уран зургийн арга хэмжээч болж байна. Бид эндээс зураачид сургалтын хөтөлбөрүүдийг харж болно. Наадмыг жил бүрийн уламжлалт арга хэмжээ болгохоор зохион байгуулагчид төлөвлөж байна.
Дармал пряник хэмээх амттан Эрдэнэ Оросын хамгийн түгээмэл нарийн боовны нэг байжээ. Модон сэлбэртэй тусгай хивэнд зөгийн балтай зуурмгийг даралтаа шахаж, дотор нь амттай шанц хийж зууханд жигнэн болгодог байна. Энэ төрлийн пряникийг хөдлөх дөхөө гэж нэрлэдэг байв. Яагаад гэж? Эзэд зочдод за цаг нь болжээ гэдгийг илгээр сануулахын тулд энэ пряник гаргаж ирээд жижиглэн хэрчиж тараадаг байж. Ингэснээр зочид баяр өндөрлөж байна гэдгийг ойлгож салах яс гүйцэтгэдэг уламжлалтай байжээ. Иркутскийн гар урчууд мөн зөгийн балтай зуурмгаар хийдэг тётура нэртэй пряник хийдэг. Тётура бүр 12 дугаар зуунаас үүсэлтэй бөгөөд гэр бүлүүдийн хувьд уламжлалт жор болон хадгалагдаж иржээ. Тётура пряникийг гол төлөв зул сарын болон хаврын баяруудаар хийдэг байж, зарим айлын эзэгтэй нар 2 м хүртэл урттай хям хэлбэртэй хэлхээд амттан бэлтгэдэг байжээ. Энэ бол маш уян хатан барьц сайтай балтай зурмаг. Харин эрт үед тетёраг хар гурлаар хийдэг байж, ус давс хольж гэр бүлээрээ нийлэн илгэж бэлтгэдэг байсан штэ. Эрт пряник наадамд ирсэн зочид гар урлалын үзэсгэлэн гэж сонирхох боломжтой. Энд пряникийн модон хив, элдүүр мод, ваарн сав суулга зэрэг олон төрлийн чимэглэлийг хэрэглэл дэлгэгдэжээ. Мөн урчуудын гараар хийсэн амтд пряникийг шууд амсаж үзэх боломжтой. Хамгийн сонирхолтой нь юу гэж? Ийм пряник боо бол яг л үнэт идэл шиг уур ухаан шаардсан бүтээл юм. Зарим бүтээлийг хэдэн 7 хоногийн турш хуралдаг. Харин хүмүүс ирээд л 2 азалтаар дуусгачихдаг юм. Тэсгийн аргагүй амттай л да. Урлын өргөөнд ирсэн зочид өөрсдөө гараараа пряник хийж үзэх боломжтой. Гэхдээ өв соёлын нандин нууцад болох жор хэмжээсийг хэн ч илчлэхгүй. Хэдэн үе дамжсан нарийн пропорцийг хамгаалахын тулд зарим нь жин хэмжих чулууга хүртэл дүгжээтэй хаарцаг хадгалдаг байжээ. Харин ерөнхий өргөн хэрэглээний жоруудыг фестивальд ирсэн хүн бүр суралцах боломжтой. Бид бүх төрлийн пряник хийдэг хүмүүсийг тэр байтугай зүгээр л хоббигоор хийгчдэгч уриалж байна. Та нар өөрийн пряника авчраарай. Манай гилдийн урчууд амсаж санал бодлоо хуваалцаж зарим аргаа танилцуулна. Эрт пряник баяр 4-р сарын 30-ны хүртэл үргэлжилнэ. Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Эрхүү хотын Ардын урлагийн ордны цахим хуудас болон сошиал хуудасаар дамжуулан авах боломжтой. Обилимпикс бол ердийн тэмцээн биш, онцгой хүүхдүүдэд зориулагдсан баяр юм. Энд оролцсон хүүхэд бүр өөрийгөө авраг гэж мэдрэх боломжтой Иван Воронов анхудаа энэ арга хэмжээнд оролцож байна. Түүний зорилго бол амттай сэндвич хийж гоё хэлбэрээр толилуулах. Өчтөр ээж аавтайгаа хамт гэртээ хийгээд бэлдсэн. Ийм зүйл урд нь хийж байгаагүй ч надад хоол хийх их таалагддаг. Хаяа пицца хийж үздэг. Ер нь бол Франц маягийн мах зэрэг гадаад хоолнуудыг хийхийг оролддог. Хажуу өрөөнд сарнаа үнэр анхилна. Учир нь тэнд цэцгэн хэлбэртэй анхлын үнэрт саван урлаж байна. Игор Казаков өнгөрсөн жил Москва хотноо зохиогдсон үндэсний Обилимпикс тэмцээнд бүс нутгаа төлөөлөл оролцсон нэг юм. Тэр бидэнтэй бяцхан нууцаасаа хуваалцлаа. Эхлээд ийм саван авна. Дараа нь жижиглэж аяганд хийн. Шарах шүүгэнд хийж хайлуулна. Тэгээд дурын өнгө үнээр эсвэл цэцгийн хэлбэр оруулж болно. Хүүхдүүдийн дунд баг зэрэг өрсөлдөө мэдрэгдэж байсан ч ухаалаг багш нар энэ наадамд урам зориг, нөхөрлөл, баяр баясгал нэн чухал юм шүү хэмээн тайлбарлаж байлаа. Завшаанаа олох наадам бол уралдаанд шинж чанартай биш. Энд ялагдсан хүн гэж үгүй. Энд бүх хүүхэд ялагч, онош, хязгаарлалт, хэвшмэл ойлголтыг даван гарсан ялагчид. Энэ жил бид оролцогчдын тоог нэмэгдүүлсэн. Өнгөрсөн жилээ дуршлын байдлаар нэг ангилалд дунджаар 3 хүүхэд оролцуулсан бол энэ жил 3 чиглэлд нийт 14 оролцогчтой болж өргөжлөө. Өнгөрсөн жил үндэсний Обилимпикст өвөр байглаас ердөө 3 тусгай хэрэгцээт хүүхэд оролцож байсан бол энэ жил Лилове дом нэртэй төв багийнхаа бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхээр зорж байна. Харин эрх наадамд зориулсан үзүүлбэрүүд нь одоогоор нууц хിവэр хадгалагдчихэ.
Анхаарал, төвлөрөл, нам гүн байдал энэ бол замаа амжилттай дуусгах гол түлхүүр юм. Оролцогч охид ээлжлэн саадтай замын үе шат бүрийг туулж байна. Алдаа бүр нэмэлт хугацаа гэсэн үг. Ялагч нь нийт замыг хамгийн бага хугацаанд туулсан оролцогчоор тодорно. Би онолоо, гимнастик, спорт наадгай гэсэн 3 төрөлд оролцсон. Гимнастик хамгийн хүнд байсан. Харин спорт наадгай онлын хэсэг нь арай хялбар байсан. Би даваад л гарсан. Тэмцээний эцсийн шатанд сурагчдын амжилт бус багш дасгалжуулагчдын ур чадварын сургаалт туршлага солилцоо зэрэг багтсан өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа зохиогдож байна. Бүс нутгуудын төлөөлөл оролцогчдод зориулсан 4 өдрийн мэргэжлийн ур чадвар нэмэгдүүлэх сургалт явагдаж байна. Тус сургалтад нийтдээ 120 гаруй дасгалжуулагч хамрагдаж байгаа юм. Хөтөлбөрт Якут дахь спортын хөгжил, үндэсний спортын төрөл, биеийн тамирын орчин үеийн хандлагын тухай лекц дадлага сургуулиуд орчээ. Би хүүхдүүдэд зориулсан өвөрмөц өөр хийцтэй тоног төхөөрөмжт танилцуулж байна. Би өөрөө 1980 оноос хойш багшилж байгаа. Анх жижиг тоног төхөөрөмж өөрөө хийж эхэлсэн юм. Одоо энэ дүндрийн хараалт, газар дээрх хараалт, бөмбөг шидэлтийн бэлтгэлийн жижиг хэрэгслүүдийг танилцуулж байна. Дасгалжуулагч биеийн тамирын багш нар зөвхөн тэмцээний зохион байгуулалт төдийгүй нийт арга хэмжээний чанарыг өндрөөр үнэлжээ. Би биеийн тамирын олимпиадын финалд анхудаа оролцож байна. Мундаг хүчтэй өрсөлдөгчтэй тулгарна гэж бодож байсан. Тэр ч үнэн байна. Бусдын бэлтгэлийг хараад бид дараагийн удаа ирэхдээ юунд анхаарах ёстойгоо ойлголоо. Энэ бол маш том туршлага юм. Оросын бүх нийтийн сургуулийн олимпиад 24 төрлөөр явагддаг бөгөөд онлын болон дадлагын хэсгээс бүрддэг. Тэмцээнээс гадна соёл чөлөө засгийн баялаг хөтөлбөр бэлтгэгдсэн. Олимпиад 4-р сарын 18 хүртэл үргэлжлэх ба тэргуун байрууд энэ хугацаанд тодорно. Тимур Калмогоров, Станислав Потапов, Якутск. Николай Бестужевийн нэрэмжит Оросын драмын театр Монголд аялан тоглолтоо хийлээ. Мөнхийн хөрш бүгд найрамдах Бород улсаас 36 жилийн өмнө Монголд анх аялан тоглолтоор ирж байсан тус театрын 2 дахь аялан тоглолт үзэгчдийн алга ташилтаар дүүрэн байж Орос Монголын харилцааг улам бэхжүүлэхэд нэгэн чухал алхам болсон юм а. Тус театрынхан Монголын үзэгчдэд Гэлийн хатан, Хайрын одод 12 сар 3 жүжигээ тоглосон юм а. Биднийг халуун дотноор хүлээж авсан уран бүтээлчдтэй талархал илэрхийлье. Төв талбайд биднийг үндэсний хувцастай угтаж авсан. Монгол улсын ардын жүжигчид хөтөлбөрийн бааtruуд бидэнтэй мэдчилж маш халуун дотноор хүлээж авсан. Та бүхэндээ маш их баярлалаа. Бид Улаанбаатар хотод тоглох 2 жүжигээ Улсын драмын Эрдмийн театрт тоглох бол 1 жүжигээ хүүхдүүдэд зориулан хуучнаар Эрцэнка буюу Русский домд тоглоно. Оросын холбооны улсын драмын театр Монголд ирж тоглож байгаа энэ үйл явдал Орос Монгол улсын харилцаанд чухал үйл явдал болж байна. Бид гайхамшигыг хүлээж байна. Яагаад тэгэхээр театр бол гайхамшиг юм а. Это будет благотворительный спектакль для детей. Бүгд найрамдах Бород улс дахь Оросын драмын цорын ганц мэргэжлийн театр болох Николай Бестужевийн нэрэмжит Оросын драмын театр Бород улсын ардын жүжигчин төрийн сойрхолт Сергей Васильевийн зохиол Хайрын одод хөгжимт жүжиг Александр Сергеевич Пушкины Гэлийн хатан Дина Орловагийн 12 сар хүүхдийн жүжигийг Монголын үзэгчдэд хүргэлээ. Тус театр Улсын драмын Эрдмийн театр болон Төв аймгийн Монгол Туурхтан театрын тайзнаа тоглосон юм а. Зохиолч Нацгтөржийн нэрэмжит одоо драмын Улсын Эрдмийн театр маань Бестужевийн нэрэмжит одоо Оросын драмын театрын хамт олонтой хамтран ажиллах ажиллагааны хүрээнд одоо нэлээд олон жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээр энэ одоо Оросын драмын театр маань Монголд хүрэлцэн ирж байна. Төрийн хошоо шагналт ардын жүжигчин Дамдын сүрэнгийн нэрэмжит Төв аймгийн Монгол Туурхтан театр нь Оросын холбооны улсын бүгд найрамдах Бород улсын театруудтай хамтран ажиллах санамж жижигийг 2023 онд байгуулсан билээ. Энэхүү санамж жижигийн хүрээнд бүгд найрамдах Бород улсын Николай Бестужевийн нэрэмжит Оросын драмын театрын аялан тоглолтын баг бүрэлдэхүүн Төв аймгийн Монгол Туурхтан театрт 2 жүжигээ тоглолоо. Монгол Туурхтан театрын хамт олон бүгд найрамдах Бород улсын Николай Бестужевийн нэрэмжит Оросын драмын театртай хамтын ажиллагааны хүрээнд Монгол угсаатан аялан тоглолтоо эх 5 дугаар сарын сүүлээр хийх юм а. Евгений Павлов, Чанцалдуулам, Ice Global. Спасибо за внимание.
Улаанбаатар дахь Эрцэнка буюу Русский домд Ахлах ангийн сурагчдад зориулсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох гүн сэтгэгчид ба бадруулагч нарын өдрүүд арга хэмжээ 2 өдөр үргэлжиллээ. Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газарт болсон Оросын холбооны улсын шилдэг ихтэй сургуулиудын оролцоотойгоор Ахлах ангийн сурагчдад зориулсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох энэхүү өдөрлөгт 12 их сургууль оролцсон юм а. Хойд уршийн их сургуулиудын төлөөлөл Ахлах ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар танилцуулж мастер класс хичээлүүдийг орлоо. Өөртөө сургуулийг сурчлах, дээрээс нь газар зүй улс орноо болон нэг хотоо ингээд танилцуулах шугамаар ингээд хөөрхөн хөдөх тоглоом болон танилцуулгууд тэгээд сургуулийн талаар мэдээллүүдийг хүргэж ирсэн байгаа. Бид Зүүн Сибирийн технологи удирдлагын улсын их сургуулийг төлөөлж ирсэн. Сурагчдад 2 мастер класс орж байна. Нэг нь FPV дроныг удирдах, хоёр дахь нь янз бүрийн амьтдын арсыг таних, шингэнүүдийн pH балансыг ялгах хичээл юм а. Гүн сэтгэгчид ба бадруулагч нарын өдрүүдээр Оросын холбооны улсын нийгмийн технологи их сургууль, Томскийн политехникийн их сургууль, Красноярскийн улсын хөдөө аж ахуйн их сургууль, Доржи Банзаровын нэрэмжит Бурятийн улсын их сургууль, Ирхүүгийн төмөр замын инженерийн их сургууль зэрэг Оросын холбооны улсын тэргүүлэх их сургуулиуд орчин үеийн мэргэжлүүдэд танилцууллаа. Хамгийн гой таалагдсан юмнууд бол поездаар ингээд явдаг юмудаа таалагдсан. Би тэрэн дээр нөгөө нэг хин хааш явахыг өдөрч мөддаад энэ нөгөө чиглэл мэглийн сэлж мөлөөд өнөөдөр гоё л. Энэхүү арга хэмжээнд оролцсон Оросын холбооны улсын их сургуулиуд техникийн болон хүмүүлгийн гэсэн 2 салбараар хуваагдаж сурагчдад мэдлэг мэдээлэл өгч орчин үеийн шинэ технологиг туршиж үзэх, сонирхсон чиглэлээрээ асуулт асуух боломжийг олгож байсан юм а. Евгений Павлов, Чанцалдулам, Ice Global. Зүүн хэдтийн Жэжамужийн Ханжоу хот дахь Хэдтийн сансрын технологи академиас боловсруулсан нэгэн шин төсөл супермаркетын сүлжээ зарчмаар ажиллаж байна. Энэхүү платформ нь хиймэл дагуулын үйлдвэрлэлийн бухшаат амжилтыг хамарч байгаа бөгөөд барааны агуулгах онлайн дэлгүүр офлайн үйлчлэгээ зэргийг агуулжээ. Энэхүү платформоор дамжуулан компаниуд хиймэл дагуулын тоног төхөөрөмж, сэлбэх хэрэгсэл худалдаж авах, техникийн дэмжлэг авах боломжтой болсон байна. Одоогоор эд ангиас эхлээд төрийн өмчт байгууллагуудын боловсруулсан технологи хүртэл 200 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээ нээлттэй байна. Үнэн хэрэгтээ бид бизнесүүдэд сансар судлалын голлох шийдэлд хандах боломж олгож, арилжааны сансрын салбарыг хурдтай хөгжүүлэхийг зорж байна. Ирээдүйд энэхүү платформ зураг төсөл үйлдвэрлэл үйлчилгээний цогц хэлбэрт шилжинэ. Энэ нь технологиг стандартчлах, зардлыг бууруулах, логистикийн сүлжээг бэхжүүлэх боломжийг бий болгоно. Арилжааны сансрын салбарыг хөгжүүлэх нь улсын стратегийн нэг хэсэг юм. Зөвхөн хамтын хүчин чармаалтаар л бид энэ салбарыг шин түвшинд гаргаж чадна. Үүний тулд бидэнд дэвшилтэд технологи, үр ашигтай менежмент, зах зээлийн эрэлтэд чиглэсэн бодлого хэрэгтэй. Академи нь Бээжин хотод төвтэй Хятадын агаар сансрын шинжлэх ухаан технологийн корпорацийн харьяанд багтдаг. Уг корпорац хиймэл дагуул зохион бүтээх дэвшилтэд технологийн нэвтрүүлэлтийг удирдан зохион байгуулдаг юм. Шинэ платформ нь төрийн хөтөлбөрүүдийг хувийн хөвшлийн хэрэгцээтэй уялдуулж, арилжааны сансар судлалыг хөгжүүлэх нэгдсэн системийг бүрдүүлэх боломжийг олгоно. Их сургуулийн хотхон байгуулагдсанаар Сычуаны дүрслэх урлагийн хүрээлэн Чунчиний их сургууль зэрэг 15 ихтэй сургуулийн багш оюутнууд энд сурчээ. Өнөөдөр энэхүү арт тосгонд 60 гаруй уран бүтээлч амьдарч 30 гаруй студ галерейг бий болгожээ. Байгаль цаг улирлын өөрчлөлтөөс би урам зориг авдаг. Энэ газар бол судалгаа хийх, уран бүтээл төрөхөд төгс орчин. Анх энд ирэхэд үүдэнд байсан цэцгийн чимэглэл шууд л сэтгэл алдарсан. Байшингийн гоо зүй, дулаан ур амьсгал энд бүх зүйл урлагаар амьсгалж байна. Зураач Ян Цзюн анх эдгээр улсыг их сургуулийн 1-р курсын оюутан байхдаа харж байжээ. Сургуулаа төгсөөд жилийн 3,000 юанаар хуучин байшин түрээсэлж тэндээ 2-10 жилийн турш амьдарчээ. Гаднаас нь харахад жирийнч гэлээ энэ байшин миний төрөлх хотыг санагдуулдаг. Энд ирэх хүртээ би өөрийнхөө уг сурвалжид иргэн очиж байгаа юм шиг санагддаг шүү. Тосгоны гудамжуудыг баримл инсталляц, цэцгийн чимэглүүд чимж, орон зайд урлагийн мэдрэмж шингээжээ. Баримлч Дэнкүүний бүтээлүүд уламжлал ба орчин үеийг хослуулсан байдлаараа онцлогтой. Бүтээлийн маань үйл явц 6-аас 7 цаг үргэлжилсэн.
үндсэн хэлбэрийг хөрөөгөөр сийлж нарийн ширийн деталуудыг хутгаар хийсэн. Энд зөвхөн уран бүтээлийн студиэс гадна урлагийн уур амьсгал шингэсэн олон зочид буудал бий. Уран бүтээлчид заларснаар тосгоны эдийн засгийг сэргээжээ. Би анх ирээд энэ тосгоны уужим тайван зочломтгой уур амьсгал сэтгэл татагдсан. Гэрийнхээ хашаанд ороод ирсэн мэт дотн мэдрэмж төрж байлаа. Мөн гар урлалын бүтээгдэхүүнүүд надад маш сонирхолтой санагдсан. Маш чамин нарийн хэцтэй байсан шүү. Урлаг бол соронзол гэсэн үг. Жуулчдыг татаж ажлын байр шинээр бий болгоход ч тустай. Орон нутгийн иргэдийн жилийн дундаж орлого 3800 янаар өссөн. Энэ зочдод байр түрээслэх, хөдөө аж ахуйн жуулчлал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдах зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой. Үүний үр дүнд 200 орон ажлын байр шинээр бий болсон. Нутгийн удирдлага урлагийн платформуудыг дэмжиж орон нутгийн бүтээлүүдийг олон улсын тавцанд гаргах зорилготой ажиллаж байна. Хүүфэн тосгон бол газрын зураг дээрх зөвчиг төдий зүйл биш. Харин урлаг хэрхэн орон зай сэтгэлгээг өөрчилж өнгөрсөн баяр идэх холбож чаддгийг харуулсан амьд жишээ юм а.